сонсголыг зохион байгуулсан Түр хорооны дарга гишүүдтэй Монголын ард түмнийг мэд хэрхээр нь хангасан талархлаа илэрхийлье. Улсын хурлын тогтоолын төсөл 4 заалттай тогтоолын төсөл дээр заалт болгон дээр бас асуух зүйл байгаад байна. За 1-р заалтан дээр орсон тэр одоо цэцгээ зөвшөөрлөлтөй холбоотой шийдвэр ажиллагааны хуульд нийцсэн эсхийг нягтлна гэдэг юм. Тэр шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах гэдэг. Тэгээ энэ өөрөө хоёр асуудал дагуулдаг юм л да. 1-р сонсголын явцад хэрвээ хууль зөрчсөн аливаа өгүүлбэл тогтоогдох юм бол Түр хороо хууль хяналтын байгууллага шилжүүлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Тухайн асуудлыг нотлох баримтын хамт. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал тогтоогдсон уу? Үгүй бол хэрвээ шаардлагатай тохиолдол гэдэг нь ямар тохиолдлоор орж ирж байгаа юм? Шаардлагатай тохиолдол сонсголоор гарч ирсэн үү? Яг ингээд үгүй гэд ингээд ороод ирэхээр засгийн газрын хуулиар хүлээсэн үүрэг нь өөрөө хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Тэгэхээр энэ яг засгийн газрын дотоод процессыг очиж заагаад байгаа юм шиг их хурлаас ийм ажлаа хийгээд тэгэхээр бусд хэсэг нь хавигдаад ч байгаа юм шиг нэг ийм агуулга харагдаад байгаа. Тэгээ ер нь бид нар энэ улсын хурлаас өгж байгаа үүрэг чиглэл дээр ялангуяа улсын хурлын тогтоол дээр бол засгийн газрын энэ үндсэн чиг үүрэг рүү хуулиар хүлээсэн чиг үүрэг рүү айхтар нарийн орохоос илүү хяналтын механизмаа хэрэгжүүлэх нь бидний нэгдүгээр ач холбогдолтой болов гэсэн бодол байна. Энэ дээр хариулт өгч. Мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах гэдээ орхичж байгаа. Санал боловсруулаад цаашаа яах вэ? Зүгээр санал боловсруулаад орхичих юм уу? Энэ нэг л тийм боловсруулалтын хувьд нэг л тийм дутуу харагдаад байгаа юм л да. За хоёр дахь заалтан дээр гэхэд гэрээний хэрэгжилтийг харилцсан дүгнэх алдагдсан боломжийг тооцоол дүгнэлт гаргах гингүүтэй Монгол Улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг. Хэрвээ хууль тогтоом зөрчсөн үйлдэл гаргах юм бол энийг засах үүрэг нь засгийн газрын үүрэг. Хэрвээ энэ дээр засагдахгүй бол засгийн газарт яг тодорхой асуудлуудаар нь чиглэлөх үүрэг. Яг ямар асуудал төр гэдэг. Нийтлэг ийм зүйл орохоор яг засгийн үүрэг рүү ороод ах шиг. 3 дахь асуудал дээр үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар хяналтыг сайжруулна гэдэг. Яг энэ өгүүлбэрийн агуулгыг уншихаар тэгж харагдаад байгаа байхгүй. Хараа. Үн цэнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар үн цэнийг нэмэгдүүлэх таслал хяналтыг сайжруулах гэдэг үг ч орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нөөц нэмэгдснээрээ хяналт сайжрах юм уу? Ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах гэдэг нь ямар процесс дутуу яваад байгаа ингээд нэг юм бүрхэгдүү асуудлууд яваад байх юм. За мөн Монголын талын үүрэг гүйцэтгэх 53 бас дойшгүй байх гэд тодорхой хувь заачиж. Энэ хувь ямар үндэслэлтэй гарч ирсэн хувь юм болов? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. Батнайрамлаг шүү. За өрөндөө гишүүнд баярлалаа. Бас нэлээд нухацтай харж бас асууж ин баярлалаа. За нэгдүгээрт эхний заалтан дээр шаардлагатай одоо хуульцсан үндэслэл хууль нийцсэн эсхийг одоо нийцсэн байдлыг нягтлна гэж. Тэгэхээр хянаа шалгах төр орноос бол хууль зөрчсөн гэдгийг бол тодорхойлдог. Бид нар хуульд нийцсэн байна гэдгийг тодорхойлоод за хууль зөрчсөн гэдгийг улсын байцаагч эсвэл одоо шүүх тогтоох ёстой. Тэгэхээр бид нар бол одоо хуульд нийцсэн эсэх талаар тайлан дүгнэлтээ гаргаад бас холбогдох байгууллагууд бүгдэнд нь өгч байгаа. Тэгэхээр бидний энэ дээр хүсэж байгаа зүйл хуульцсан үндэслэл хуульд нийцсэн байдлыг засгийн газар нягтлаад арга хэмжээ аваад гэсэн агуулга явж байгаа. За ашигт матмал газрын засгийн газар бол яг ашигт матмалын тусгай зөвшөөрөл олгодог. За бүх эрх бүрэн эрх нь бол тэнд байгаа. Тийм учраас бид нар энэ дээр одоо шаардлагатай тохиолдолд буюу тэр хуульд нийцсэн эсгээс дүгнэлтээсээ үндэслээд одоо шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл цуслах хүртэл арга хэмжээ авах гэдэг агуулгыг оруулж ирсэн. Гэхдээ сая хоёрч гишүүн бас энэ агуулгыг бас хасах саналаа бол дэвшүүлж чинь. Тэгэхээр хянаа шалгах төр орнд маргаашин урал дээр бид нар энийг авч үзсэн. За хоёрдугаарт тийм. За бидний шинжээчдийн гаргасан бас дүгнэлтэн дээр бол ер нь оюу толгойн орд дээр за геологч хайгуулын судалгаа үргэлжлүүлж хийж үйлдвэрлэлийн нөөцөө өсгөх замаар урдын үн цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлт гарсан байна. За тэгээд бас тэзүүтэй холбоотой за тэгээд дээрэс нь одоо оюу толгойн энэ үйл ажиллагаан дээр тавьж байгаа хяналт өөрөө хангалтгүй явж ирснээс үүдсэн олон асуудлууд бол шинжээчд гаргаж ирсэн. Тийм учраас нэгдүгээрт одоо тус ордын үн цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингийн тулд
хайгуул судалгааны ажлаа сайн одоо үргэлжлүүлэн хийж жишээлбэл С нөөцөө илүү А Б руу оруулаач. Энэгээр үйлдвэрлэлийн нөөц өсөхөд оюу толгойн ордын үнц нь нэгдүгээр төснө. Тэгээ хоёрдугаарт яг энэ оюу толгойн ашиглалтын үйл ажиллагаанд бол уул уурхайн яам, ашигт малмал газрын сүнсний газраас бол мэргэжлийн хяналтаа тавих хэрэгтэй. Энэ хяналт өөрөө сул явж ирснээс болоод элдв янзын хуульд нийцээгүй тогтоол, хуульд нийцээгүй даргын тушаалууд хүртэл гарч ирснээр бас сая бидний сонсголоор бол ил боллоо л доо. Тийм учраас ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналт бол эрс сайжрах хэрэгтэй. Бид нэр зардал хянж чадахгүй байх гэж маш олон ярьсан. Тэгэхээр энэ бол буцаал эргэл төр өөрөө энэ ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтаа хийж чадж байгаа юу гэдэгтэй чадамжтай шууд холбож явж байгаа. Тийм учраас энийг бид нэр ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулаа гэдэг агуулгаар оруулж ирсэн. За тэгээд төгсгөлд нь Монголын төлөв үр өгөөж хувь хэмжээ 53 гэдэг хаанаас гарч ирсэн байх юм бол энэ анх хөрөнгө оруулалтын гэрээг хийгдэхдээ одоо хөрөнгө оруулагч талаас нэмэлт 1 минут авчлага дараа хугацаад баслаа. Батнарын гишүүн 1 минут. 2000 оны хөрөнгө оруулалтын гэрээ хөрөнгө оруулагч тал Монголын талтаа байгуулахдаа бол тухайн үед урьдчилсан тэзүүтэй байсан. За тэзүүдээр Монголын талын үр өгөөж 53% байна гэж одоо тэзүүдэд тусгаж оруулж ирж байсан. Тэр нэгсэндөө анхны амлалт оюу толгой төсөл хэрэгцснээр Монголын талд үр өгөөж нь 53% байна гэсэн амлалтыг тэзүүгээрээ баталгаажуулж ирснээс хойш энэ огт хэрэгжиж ирсэн. Тэгэхээр эндээс сая 3 өдрийн сонсголоос үеийн 16 жилийн туршид шийдвэр гаргасан бүх хүмүүс хамтдаа цуглаад эндээс бүгдээрээ нэг зүйл дээр санал нэгдсэн зүйл бол анхны тэр 53 үр өгөөжтэй бид нар одоо хүртэл хүрээгүй. Тэр анхны өгсөн амлалтандаа бол зайлшгүй очих хэвээр байна. Энийгээ бид нар холбогдох гэрээ контрактад тусгаагүй нь бас алдаа болжээ гэдэг зүйлийг бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хүмүүсээс эхлээд энэ дээр бол бүгдээрээ санал нэгдсэн. Тийм учраас хянан шалгалт төр оны гишүүд бид бүхэн ярилцаад анхны тэр 53 үр өгөөжтэй бид нар хүрэх ёстой нөхцөлийг нь баталгаажуулъя. Тэгээд энийг албачуулж Өрөндөө гишүүн. За хуульд нийцсэн эсгэд дүгнэлт гаргаж байгаа гэж байна те төр хороо. Тэгээ хуульд нийцсэн үгүй юу гэдгийг дүгнэлт гаргачихж байгаа юм бол энэ хуульд нийцсэн үгүй юу гэдгийг Нягтлал гэж засгийн газарт үүрэг өгөх нь төр хорооныхаа ажлыг нэвтрүүлэх гэдэг юм шиг ойлголт руу явчлаа шүү ер нь. Тэгэхээр энийг та бүхэн маань маргааш хуралдах юм байна. Үүн дээр бас нэлээ нарийн Нягтлаад аваад үзчихээрээ. Эргээд хуульд нийцсэн эсгтэр дүгнэлт гаргасан бид гिचэд түүнийгээ одоо засгийн газар нэгтлаа гэдэг бол нэг л логикийн хувьд уялдааг бол авчлаа. За засгийн газарт нэг тийм дүгнэлт гаргах санал боловсруулах ийм үүрэг чиглэл өгöd байгаа юм. Тэр хувь эзэмшлийн талаар саналаа боловсруул. За одоо тэгээд энэ нөгөө хэрэгжилтийн талаар алдагдсан боломжийг тооцоол дүгнэлт гаргах гэдэг. Тэгээд цааш нь яг яах вэ? Тэгэхээр энэ одоо нэг тийм дутуул юм шиг харагдаад байгаа юм л да. Хилцээр хийж байгаа үед нь би 1 минут нэмээд авчихсан. Тодруулах 1 минут. Хариулт хангалт хөөж үзэж байгаа. 1 минут. Хилцээр засгийн газар хилцээрт орж байгаа энэ үед хян шалах төр хорооны зүгээс одоо оруулж их хурлаар засгийн газарт үүрэг чиглэл өгөх гэж байгаа бол энэ хилцээрт анхаарах асуудлууд руу илүү түлхүү үгсэг зарчмын асуудлуудаа тусгаж оруулаасай гэж хүсэж байгаа. Боломжтой асуудлууд дээр. Бүр боломгүй асуудлууд дээр бол дараагийн шатны арга хэмжээнүүд рүү яриад явах нь зүйтэй байхаа гэж. Тэгэхээр засгийн газрын дотоод процессын хуулиар хүлээсэн чигүүргийн хүрээнд оролцохоос илүү улсын хурал хян шалгалтынхаа одоо чигүүргийн хүрээнд илрүүлсэн зөрчил дутагдaltaй асуудлуудаа тодорхой үүргүүд өгөөд ерөнхий биш тодорхой асуудлууд дээр үүргийг өгөөд сайжруулах зүйл залтаа яриад явбал үр дүнтэй болов гэсэн саналтай байна. Тэгээ энэ асуудлууд бас хэрхэн яаж орж ирэхээс чуулган дээр бас дараа нь санал дүгнэлтээ хэлье гэж бодож байна. За улсын хурлын гишүүн